За тэгэхээр Carecoin одоо энэ төсөл маань тий яг одоо яг бодит амьдрал дээр тий яг яаж энэ экосистем бий болж ямар зориулттай ийм токен байх юм тий яаж та энийг одоо зохион байгуулж тий иргэдэд одоо яаж танилцуулж байгаа вэ? Ойлголоо. За тэгэхээр эхлээд care гэж юу гэдгээс эхлэх гэж байна шүү дээ тий. Care гэдэг нь бол уламжт одоо бидний мэддэг эмнэлгийн салбарыг уламж технологи болон блокчейн технологитой хослуулсан ийм хайбрид модель байхгүй юу. Тэгээ бидний одоо шинэ манайх одоо өөрсдийн алсын хараагаа яаж тодорхойлж байгаа гэхээр digital healthcare innovation disruption гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл санаа нь юу гэдэг технологиг ашиглаж тийм ээ эрүүл мэндийн салбарт ийм disrupt одоо юу гэдэг түүгээлт гэж нэрлэдэг байгаа. Гэхдээ яг үүндээ бол хөгжил шинжилгээг бид авчрах гэдэг байна л гэсэн концепт л та. Тэгэхээр манай дээр 18 оноос хойш явж байгаа эмчтэй эмийн сан гэдэг төсөл байгаа. Эмчтэй эмийн сан бол энэ эмнэлгийн энэ салбарыг яаж хүмүүст ая тухтай хүргэх вэ? Амар хялбар болгох вэ гэдэг л концепт байсан. Энэ төсөл care бол эмчтэй эмийн сан 2.0 гэдэг төслийн ребранд хийгдэж байгаа нэр буюу care аахгүй. Цаашаа бол CEO гэдэг шиг, Mons гэдэг шиг тийм ээ, Indranil гэдэг шиг care гэдэг маш олон төвүүдийг бид нар Улаанбаатар хот болон хөдөө нутгуудаар байгуулна гэсэн төлөвлөгөө байна. Ер нь бол бид нар 25 оны 1 сар ихэд 100 салбарыг нээж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл care гэдэгт 3 ийм бүтээгдэхүүн үйлчлэг орж байгаа. Нэгдүгээр нь local care буюу саяны миний хэлж байгаа энэ төвүүдтэй товчж ярих юм бол эмнэлгийн CEO гэж ойлгож болно. Эмнэлгийн CEO гэхэлэр хүмүүст нэг ойлголт бууж байгаа. Харин надад яг CEO л гэж буугаад байна л да. Гэхдээ эмнэлгийн гэхэлэр сонирхолтой байгаа сте. Өөрөөр хэлбэл эмчтэй эмийн сан гэдгийг модель чарт хүмүүс ойлгохдоо нэг эмийн санд эмч тавьчаад эмчтэй эмийн сан гэж ойлгоод байгаа. Гэтэл энэ шал өөр зүйл л те. Нэгт эмийн сан байна, хоёрт тэнд клиникийн эмнэлэг ажиллаж байна. Клиникийн эмнэлэг байгаа учраас тэнд нарийн мэргэжлийн эмчнэрийн үзлэг болоод совилхон тусламж үйлчилгээ явж байгаа. Яагаад ер нь эмчтэй эмийн сан гэж нэрлсэн гэхээр анханасаа монголчуудын нэг буруу хэм маяг байдаг. Тэр нь эмийн замбраагүй болоо зохисгүй хэрэглээ. Зүйн бол хүн хэрвээ одоо миний бие өвдөх юм бол эхлээд эмчтэр очоод дараад нь одоо юу гэдгийг 60 мороо юмнуудаа аваад лабораторийн шинжилгээгээ авч үзүүлчихэд тэгээс үлд нэмийн сан ордог. Тэгээд өөрөө авч хэрэгэлдэг те. Гэтэл монголчууд эмчиж алгасаад эмнэлгийг алгасаад шууд эмийн сан дээр очоод эмийн санч буюу 60 барагч эмнэ хариулагчаас би толгой өвдөд байна юу уух уу? Ханаа төрчлээ юу уух уу гэдэг ингэдэг нэм замбраагүй. Энэ нь өөрөө нийгэмдээ маш том буруу соёл юм ба. Буруу болохгүй зүйл. Ягаад гэвэл дэлхийн ертөнцид одоо юу гэдгийг антибиотиктой магадгүй одоо антибиотик яах вэ? Няндаа идэгдэж одоо мөхөх аюултайч гэж хүртэл хүмүүс үздэг шүү дээ. Жишээлх юм бол та бүхэн мэдж байгаа саяхны хүртэл бид нар амокслин гэдэг юм бол хоолоо өвдөхөд тийм ээ ханаа дөрөхөд янз бүрийн зүйл амокслин угаад дарагддаг байсан. Одоо баг хэрэг барагтай юм бол дарагдахгүй шүү дээ. Эн чинь санаа нь яаж нэхлээ нөгөө нянгууд чинь антибиотиктой дасан зохицоод илүү хүчтэй болоод байна л гэсэн үг. Технологийн хэлээр бол version ахаад байгаа байхгүй. Version ахаад байгаа юм чи version ахгүй байгаа тэр антибиотикод яаж дарагдах юм. Тэгэхээр энэ бол өөрөө асар аюултай зүйл юм аа. Тэгэхээр энэ анхан шатны энэ тусламж үйлчлэгийг бид нэгт иргэдэд ая тухтай болгох гэдэг нь тий. Хоёрт нь энэ эмийн замбраагүй хэрэглээг бид технологийн тусламжтайгаар замбраатай болгох гэдэг нь. Энэ зүйлээ бид mobile care гэж нэрлэж байгаа. Нөгөө талдаа home care гэж нэрлэж байгаа. Home care гэдэг нь юу юм гэхээр хэрвээ таны хүсэх юм бол офис дээр чинь юм уу гифт чинь тийм ээ байгаагаас очиод эмнэлгийн тусламж үйлчлэгээ хүргэе. Шаардлагатай бол тариагийн тариад үгүй, нарийн мэргэжлийн эмчнүүд үзээд үгүй, эм эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүргээд үгүй гэдэг концепт. Дэлхийн аргаан ухаан яаж явж байгаа нь гэхээр зарим эрдэмтэд ирээдүйд бол магадгүй эмнэлэгт одоо гэрт багтахгүй MRI CT мэтийн том аппаратуудад л орох гэж нэг бол эмнэлэг орно. Үгүй бол нарийн төвөгтэй хагалгаанд орох гэж эмнэлэгт очих юм. Бусдаар дийлэнхтэй нэг бол зайнаас одоо онлайнаас тусламж үйлчлэгээ авчих юм байна. Үгүй бол гэрээсээ тусламж үйлчлэгээ авчих юм. Өөрөөр хэлбэл юу гэдэг өглөө би босоод бийцсэн гот хей яади чиний одоо өтгөн чинь ийм байш шүү чи ер нь шинжилгээ өгөөч гэдэг юм те. Хей яади чиний шээсний чи уураг илэрсэн байна. Чи шинжилгээ өгөхгүй болохгүй шинжилгээгээ дуудах уу яах вэ ийх үү. Ийм зүй тогтол руу явна гэдээ үзэж байгаа. Яг хуу давуу талдаа ковид бол мэдээж маш хортой нийгэм эдийн засгийн хортой зүйл байгаа ч гэсэн нөгөө талдаа хүмүүс технологийн хэрэглээг маш одоо хэрэгцээтэй шүү. Зайнаас ажиллаж болдгий шүү. Тэгээ эмнэлгийн тусламж үйлчлэгийг хүртэл зайнаас авч болдгий штэ гэдэг мэдээллийг өгж яана л та. Тэгэхээр энэ одоо бидний хийж байгаа зүйлийг харьцангуй хурцсаж хэрэглэгчийн зан төлөвийг бэлдэж өгж байна гэж бид харж байгаа.